Баярлалаа багш. Азхуур номын их дэлгүүрээс баярлалаа хэмээх хөтөлбөрийг жил бүр зарлан зохион байгуулдаг. Энэ удаа дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдрийг тохиолдуулан бид баярлалаа багшаа захидлын уралдааныг зохион байгуулсан юм а. Хүүхдүүд маань өөрсдийнхөө бичсэн захидлыг багштаа өөрсдөө уншиж өгөхөр байгаа юм. Сайн байна уу хайр багштаа. Энэ цагаан очих өдрийн мэндийг хүргэе. Миний багш бол нийтлэлийн 31 сургуулийн 3-гийн ангийн багш Чивэ Бадармаа юм. Багш минь бидний аав усгийг огтлон заасан юм. Цар тархалтай үед хүнд үйж бидний хатад тасралтгүй хичээлээ захимаар явуулсан байсан багш таньда баярлалаа. За учралдаа баяр хүргэе. Багштаа ямар цэцэг хийсэн бэлээ? Багштаа хийсэн цэцгээ үзүүлчих юм ээ. За ийм гоё цэцэг багштаа хийсэн учралдаа бүгдөө баяр хүргэе. Сайн байна уу? Хүндэт багш Шалвин зол таньда захидал хүрэх өдрийн мэнд хүргэе. Та санаж байна уу? Анх бид бага ангиад үргэлжлээд таны нөмөрт ирж дунд ангийн дүрм тунцнуудаа гайхан сонжиж байтал та сургуулийн хонглоор өндөр өсвийтэй цуурайтуулсаар ангийн үүдээр орж ирсэн. Өөрийгөө танилцуулан мэдлэхэд бидний зарим нь дэггүйтэн сахилахгүйдчил харагдана. Ном шиг амьдралын минь өнгө зурагтай олон хуудсыг бодолцож яваа багш таньда үнэхээр баярлалаа багшаа. Хүндэтгсэн 12 ангийн тань шав гээдүүлхөн. Сайн байцгаана уу? Намайг Төлмөн гэдэг. Би 8 дугаар ангид сурагч. Мөн би боксинг спортоор хичээлдэг тамирчин хүү байна. Үнэн хэрэгтээ би ердөө 4-5 настай байхдаа аавын ажил болох Олимпиад дээр 2 жил байхдаа боксинг шигшээ багийн тамирчдын бэлтгэл хийж байгааг харин боксинг спортод дурлаж билээ. Магад энэ цагаанд танд очивол та бол миний мөрөөдлийн зорилготой минь холбож өгсөнд баярлалаа. Ирээдүйн Олимпийн аврах болохын төлөө хичээнгүлэн суралцах болно. Багштай багш нарын баярын мэнд хүргэе. За Тэлмөндөө манай уралдаанд захидлаа явуулаад шалгарсанд баяр хүргэе. Бэлгийг гардуулъя. За мөн багшийн хувьд бол хүндэтгэх шалтгааны улмаас өнөөдөр ирж амжааг байгаа. Тийм учраас бид нэр багшд нь Тэлмөөнийхээ захидал болон биднээс өгж байгаа гарын бэлгийг хүргэж өгөх болно. Хөглөрсөн алтан нарцыг зун руу буцааж болдоггүй шиг цаг хугацааг эргүүлэн ухрааж надад итгэдэг багшийнхаа хичээл дахиад ихнээс нь сууж болдоггүй л ах та. Багш мэргэжлийг үнэлэх хамгийн том цол нь гавьяат багш байдаг. Гэхдээ би танд үүнээс 10-100 дахин илүү шагналыг гартуулж байна. За манай Бэндрэгийн хувьд сая захианаас нь та бүхэн сонссон бах өөрийнхөө хувьд хамгийн том шагналыг багштаа бэлдсэн байгаа юм. Ийм гоё медалийг багштаа оруулсан байна. Үзгээ дийлж ядан бичих бяцхан цагаан гарыг минь түшиж анхны аавсгийг надтай хамт туссан хизээч мастагдашгүй тэгэл мөч одоо гүйцэтгэл нүдэнд минь тодоос тод харагддаг. Багшаа би өглөө бүс таны надад хэлдэг нандан үгс сугаалыг тань сонсохын тулд хүндхэн өгөвчөндөө дэвтрээ хийгээд догтлон байж том алхасаар сургуулийн зүг яаран ирдэг байсныг минь та мэдхүү. Аав ээжийн эрх танхил балчхан охин миний цэг суухаас эхлээд амьдралын мөрийг тэгшигтгэн өгсөн ачид багштаа багшны баярын мэнд хүргье. Хүндэтгсэн эзмийн ундаа цэцэлбод 77 дугаар ах сургуулийн сургуулийн 18 ангийн суугч Уу аян дэлгэрээс. Хамгийн ихэнд та бид хоёрын танилцсан түүхээс бичгээр шийдлээ. Анх би Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол хэлний ангид орох гэж байгаад өөр ангид орчхоод орилж явахдаа энэ багштайгаа очирсан юм. Ихэд шооч, хатуу юм шиг хэрнээ хацныхын цаанаас халуун дулаан халамж мэдрэгдэж байлаа. За тэгж ангид нь орсноос хойш миний нэрийг мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Доронтоо гэдэл сургуулийн коридороор дуудаж гарна. Нэг өдөр дуудахаар нь яваад очтол. Чи битгий шорт өмс. Сургуулийн хажуугаар дүүрэн буудлын гэдгийг чи мэдхүү л гэж байна. Түүнээс хойш би амьдралын ухааныг заадаг багшигаа сонгосоор л байсан. За тэгээд би чинь таны нэр орсон хичээлийг шууд л сонгочихдог байсан. Багшийн бэлгийг бас өөрт нь өгчээ. Тэгээ өөрөө бас захидлаа уламжлах хаа. Баярлалаа. Манай ангийнхан сахилгагүй сурлага таарун байгаа нь таны буруу биш шүү. Багш хүн гэдэг хүүхдийг хайрлж байвал сайн багш болж чадна гэж би сонсч байсан юм байна. Манай анги зүгээр л нэг хайрын дунд өсөгдөг. Эсвэл хайраар дутсан нэгнийхээ хайрыг дөрвөх гэж аливаа хошин болж багш болгоны зэвүүслийг хүргэдэг. Маш их талархдаг шүү багшаа. Ээжийн минь интэй багш билээ та. Аз жаргал болон амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг таньдаа өсөе. Таныхаа гам болрё.
илэрхийлдэг том болох тусмаа гэрэлтэж байгаа хөрг огмаа. Маш их баярлалаа. Миний багш намайг ухааруулж сургах гуниг зовлон минь үргэх хөх тэнгэр билээ. Багшийн минь хамгийн анхны хичээлээс л эхлэн би түүнийг үнэлхийн дээдээр үнэлж билээ. Бүхэл үйл хөдлөл нь бидэн рүү тэмүүлсэн харцан цог золбоогоор дүүрэн багш минь. Багш гэх нэрийн дор шударгаар зүтгэж буй өөрийн эрх ашгийг умарцсан багш хүний дүр зураглал. Багштаа баярлалаа. Энэ захидлын уралдааныг зохион байгуулж байгаа аз хур номын дэлгүүрийн хамт олондоо мөн дахин талархаж явдгаан бас илэрхийлж байна. Уралдаанд идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Мөн өнөөдөр цаг заваа зориулан аз хур номын хэлтгүүр дээр ирж бидний бэлтгэсэн үйл ажиллагаанд оролцсон та бүхэнд баярлалаа. Аз жаргал хамгийн сайхан бүхний дээдийг хүсэн өрөөё. Баярлалаа.